За сайн байцгаана уу та бүхэнд. Өнөөдөр зэргийн чанарын талаарх хичээлийг богино хугацаанд ойлгуулахыг хичээе. За нэгдүгээр тооны зэрэг гэдэг бол за жишээ нь А-гийн n зэрэг нь А-г n удаа үржүүлсэндээ тэнцүү байдаг. За жишээ явж үзье. 5-ын 3 зэрэг гэдэг бол 5-ыг үржих нь 5 үржих нь 5 тэнцүү 125. За энэ бол тооны зэрэг хэлдэг чинь. За ойлгомжтой байсан баг. За дараагийнх нь харъя. За ямар ч тооны тэг зэрэг нэгтэй тэнцүү байж байдаг. За энэ дээр хүүхдүүд маш их алддаг. За энэ дээр жишээ авч үзье. 7-гийн тэг зэрэг гэдэг бол 1 байх нь. Мөн цаашлаад x-ийн тэг зэрэг 1. Ямар ч тооны тэг зэрэг 1 байдаг байх нэ. За дараагийнх нь харъя. А-гийн n зэргийг А-гийн m зэрэгт үржүүл. Суурин ижил байх юм бол суурийн хിവэр тавиад зэргүүдийн хооронд нь нэмнэ гэдэг үг байна. За жишээ авч үзье. 5-ын 2 зэргийг үржих нь 5-ын 3 зэрэг. Ингэх юм бол суурин ижил байгаа учраас суурийн хിവэр тавилаа. Зэргүүдийн хооронд нь нэмнэ. 2 дээр нэмэх нь 3 тэнцүү 5-ын 5 зэрэг байна. За дараагийн чанар бол А-гийн n зэргийг k зэрэг төвшүүлж. Зэрэгтэй тог зэрэг дэвшүүлэх үйлдэл. За ингээд яадаг вөхөр суурийн хിവэр тавиад зэргүүдийн хооронд нь үржүүлнэ гэсэн дүрм байна. За жишээ авч харъя. За 3-ын 2 зэргийг 5 зэрэг төвшүүлэх гэсэн бодлого байлаа. Ингэх юм бол суурийн хിവэр тавиад зэргүүдийн хооронд нь үржүүлэх буюу 2-ыг 5-аар үржүүлээд 3-ын 10 зэрэг гарах нэ. За дараагийн бодлого жишээ чанарыг харъя. За боторхой B-ний А-г К зэрэг төвшүүлж. За ингээд хөртөр хойрт байгаа тоо тусбарыг зэрэг төвшүүлнэ. За жишээ харъя. 3-ны 2-ыг 3 зэрэг төвшүүлье. За энэ гэдэг бол 3-ын 3 зэргийг 2-ын 3 зэрэг төвшүүлсэнтэй тэнцүү гэсэн. За дараагийн чанар бол за үржрүүдийг зэрэг төвшүүлэхэд үржир тус бүрийг зэрэг төвшүүлсэнтэй тэнцүү гэж байдаг. За жишээ харъя. 3x-ийн квадрат y гэдэг тоог 3 зэрэг төвшүүлье. За энд бол үржих тэмдэг байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр үржир тус бүрийг эхлээд 3-ыг 3 зэрэг төвшүүлээд дараа нь x-ийн квадратыг 3 зэрэг төвшүүлэхэд зэрэгтэй тог зэрэг төвшүүлэх чанар ёсоор зэргүүдийн хооронд нь үржүүлэх буюу 2-ыг 3-аар үржүүлээд 6 болно гэсэн. Энэ болохоор y-ийн 3 зэрэг. За юм байна. За дараагийн чанар бол тооны хасах зэрэг. Тооны хасах зэрэг гэдэг бол тухайн тоогоо тэр зэрэгт нь дэвшүүлээд урвууг нь авна гэсэн. За жишээ авч ярив. 7-гийн хасах 2 зэрэг гэдэг бол хасах зэрэг нь тоог урвуулж байгаа. Нэг их баах нь за хасах тэмдэг нь хасах тэмдэг байхгүй болсон учраас 7-гийн 2 зэрэг. За энийг ингэж ойлгохдоо урвуулна гэсэн. За дахиад нэг жишээ авч үзье. Гурвын 2-ын хасах 3 зэрэг. За энэ боторхойтой. Ийм боторхойтой жишээ авъя. За эхлээд зэрэгээ төвшүүлчихье. Алтан дотор 3-ын 2 зэргийн 3 зэрэг хасах 1 зэрэг. Энэ үнэтэй тэнцүү гэсэн. Одоо тооны хасах зэрэг гэдэг бол энэ тоогоо урвуулна гэсэн. Тэгэхээр урвуулахаар 3-ын 3 энэ доош ороод 2-ын 3 зэрэгтэй тэнцүү байна гэсэн. За ойлгомжтой байсан баг гэж найдаж байна. За дараагийн зэрэг бол бутархаа зэрэг гэж байна. Тооны бутархаа зэрэг гэдэг бол за жишээ нь А-гийн m-ний k зэрэг гэдэг бол зэргийн хувааж байгаа m нь өөрөө язгуурын зэрэг гэж байдаг. Тэгэхээр m язгуур дор А-гийн k зэрэг гэсэн. За энийг жишээ авч тайлбарлая. За 2-ын 3-ны 2 зэрэг хэдвэ гэж. Энэ бол куб язгуур дор 2-ын
2 зэрэг гэсэн үг. Буюу куб язгууртаар 4 байх нэ. За ингээд зэргийн чанарыг энэ хүрээд өндөрлөе. Дараагийн хичээлээр зэргийн чанарыг ашиглаж бодлогуудыг хэрхэн бодох талаар хичээл орох болно.